Амрах явчихсан шүү. Явчихсан уу? За эхлэхгүй манайха таад бил нөө. За яана миний энэ цамц ямар сони ингэж боогод юм байна. За яг за 4 хоног халуурсан учраас жоохон сулбац мөн шүү. Хамар мамар гоншгоноод тэгээд ханиад их байна. Болгоомжтойгоороо манайхаа. Тэгээд энэ 7 хоногийн weekly show эхлэхэд бэлэн болсон маань. Ингээд шоугаа эхэлцгээе. Энэ 7 хоног бол үнэхээр улс төр халлаа. Бараг манай улс төрт байгаа бараг бүх хүн шахуу гэмт хэрэгтнүүд болж хувирлаа. За хууль хүчний байгууллагын бол улс төрчдийн захиалгаар нэг одоо харлуулахад за тэгээ шорон морон хийхэд хэрэг болдог хүмүүс юм шиг юм болоо явчлаа. За ардын намын баг хурл энэ хагасаа өдөр болж байгаа учраас зодоон дээд зэгтээ үрсэ. Ерөөсөөр толгойтой болгон гарч ирэл хэвлэлийн баг хурл хийсэн. За тэгээд дээрэс нь улсын хурал маань анх удаага ингэ мэтгэлцээний зарчмаар хуучин бол зүгээр сайд юмаа танилцуулаад гардаг байсан бол энэ 7 хоногоос яг одоо цөөнхийн бүлэг, сөрөг хүчин, за тэгээд олонхын бүлгээс яг ерөнхий сайдыг зогсоож жагаад асуулт асуудаг. За би зүгээр дараа 7 хоногоос гоё мэтгэлцдэг болоосоо тийм болно гэж бодож чинь тэгээд гисэн маш олон үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ нэг нэгээр нь мэдээг үзцгээе. Өнгөрсөн 7 хоногт номын баяр болсон. За тэгээд номын баяр болсон юм чи бас хэрүүл болж таараа. Монголчууд л ингэж хэрүүлгүй өнгөрөөж болохгүй. За тэгээд нэгэн хэрүүл яг номын баярын маргааш тавигдлаа. Чи яадаг лээ? Юу хийдэг юм лээ? YouTuber төшөгийн мэрэгчлээ ирэхээс сонгох вэ гэдэг ном байсан байна. Энэ дээр ревюийнэ. Тэр анх удаага очиж байгаа баахан номнууд байт юм байна. Тэгээд тэр зохиолч бүгдээр ингээд очиод бичдэг юм шүү дээ. Тэгээд ингээд явж илаа. Хамгийн их онцгой сонирхол татсан ном юу байсан бэ гэвэл энэ байлаа. Энийгээд нэг ном нь 28,000 төгрөг гэж байгаа байхгүй юу? Бас тэр гүнтэй бас тийм. Яагаад үнэтэй гэж? Ерөөсөө л тэр чигээрээ ChatGPT. За тэгээд энэ бол ерөөсөө миний бодлоор хог байна. Олон юу л сая юутаах шүү тий сая subscribe-тай түшгийн номыг өстой зүгээр сап. Тэгээ өөрөө бол хөдөлмөрийн багш юм байлээ. Тэгээд энэ залуугийн ингээд өмнө хичээл заадаг арга барил мэрэл нь бас айгүй тийм дайжгүй олон хөдөлмөрийн багш нараас ялгаатай юм байлээ. Тэгээд ямар ч байсан ингээд нөгөө яг нөгөө номынх нь ингээд нөгөө бичлэлтийн хэм маяг нь яг ингээд GPT үлээ те. Chat GPT шиг байсан. GPT юм уу те. GPT шиг. GPT гэж боддог байсан бол. Тийм chat GPT шиг байсан. За тэгээ энэ бол ер нь ингээд 30% нь бол chat, 70% нь chat GPT, 30% нь бол түших байна гэсэн. Тэгээд түшиг маань бас нэлээд тэлтэрсэн. Тэлтэрч тайлбар хийсэн. За тэр бол энэ хүмүүсийн ярьж байгаа шиг муухай зүйл биш шүү. Окей, энэ бол цэвэр харлуулах гэсэн санаа. Чимээг зүгээр номоо аваад, чимээг уншаад, чимээг өөрийгөө хөгжүүлээд бусдад гоё эргээр нөлөөл. Окей. Гэхдээ яг намаа гэсэн хүмүүс шүү. Намаа биш гэсэн хүмүүс битгий ном аваад гуйж шүү нэрэ. За ингээд ямар ч байсан энэ 7 хоногт бол энэ хэрүүл бол бас нэлээд ирчээ авлаа. Би бол ямар нэгэн дүгнэлт хиймээргүй байна. Зүгээр ямар ч байсан миний бодлоор шүү дээ те. Энэ 7 хоногт бас нэг те устроос өөр юмар те нэг юм толгоо молгоо уул уурхаа ухахаас өөр те бас манайхан дэвшлэгэр номон дээр хэрэглэдэг гэсэн юм. Айгуу том дэвшлээ. Тэгээд уншиж үзээд таалагдвал таалагдахгүй хай. За манайха өстой нэр үнэхээр нэг нийгмийн хариуцлагатай нэг компани байна.
Kitchenol гэд. Нөгөө бид нар чинь ингээ нөгөө сургууль маань тавилгагүй байна гэдээсэн чинь манай Kitchenol-ын 179-р сургуульд 60 хүүхдийн 30 цоо шин ширээг өөрсдийнхөө гараар бүтээгээд хийж өгсөн байна. Баяр хүргэе гэхөө. Йоо ямар гоё юм бэ. За тэгээд Kitchenol компани тавилгууд ер нь бол галтгооны тавилгын жишээлбэл сая 650-аас метр квадрат нь эхэлдэг байгаа. За дээрэс нь бүрэн автомат 10,000 метр квадратад хамгийн орчин үеийн тавилгын үйлдвэртэй гэдгийг та бүхэн бас мэдээд авсан зүгээр баг. Маш олон жилийн туршлагатай 2001 оноос хойш одоо энэхүү тавилгын салбарт үйл ажиллагаа яваад эхэлж байгаа. Та бүхэн ч андахгүй байлгүйдээ маш гоё чанартай тавилгууд хийдэг штэ. Тэгээд одоо хямдрал зарласан байгаа юм байна. Бүх тавилгуудаа 12% хүртэлх хямдрал зарласан байгаа юм байна шүү. Тэгээд тавилгагүй сургуульд тавилга хийж өгсөн Kitchenol-ынд маш их баярлалаа манайхаа. 60 хүүхд чирээтэй болсон байна. Энэ 7 хоногт нэгэн дарга зогтжээ. Өвөлд бэлэн байгаа юу? 3 дугаар цахилгаан станцын асуудлыг шилжүүлсэн гэж ойлгож байна. Мэдгүй би ч юм ярихгүй. Энэ таны мэдээлэл өгөх үг нь өөр үгтэй. Та төрийн албан тушаалтай. Олон нийтэд энэ нөгөө дулаалт халаанаас нь эхлээд мэдээлэл өгөх үүрэг танд байгаа. Та энэ дээр нэг системтэй зэгцтэй мэдээлэл өгөөч. Чиний энэ юм зохион байгуулалтад тааралдуудад шантажинд би хариулт өгөхгүй гэж ойлгосон. Би шантаж гэдэг нь юу гэсэн үг сайдаа? Би танаас халаалт болоод гэсэн үг шүү дээ. Та яагаад ийм байдлыг үсгэж мэдээлэл өгч таны үүрэг үстэй. Чамд бүх цаг үед нөгж яасан. Та 8-9 удаа дандаа дараа үегээд мэдээлэл өгсөн. Дараа удаа тоогүй. Үстэй ланг тавс нь болчихсон. Би яриа авчихсан. Үйлчлэлийн бэлтгэл ажиллаа. Би ч яг тооцоо дараа нь. Тулааны үеийн асуудал яасан. Маш нөгөө шүү дээ. Энд ажилтаа шүү дээ. Эргээд яриад дуусахгүй гэж шүү дээ. Удахгүй хаа энэ хүмүүс дуудаад. За ингээд усан цахилгаан станцтай холбоотой мэдээлэл авч байгаа. Сүүлийн мэдээлэл тэр чинь мөтнөр нь оруулсан. За ингээд зугцсан байна. Энэ сэтгүүлч Батцэцэг гэдэг юм чөөчийсэн үг юм байдаг байхгүй юу? Яг харахаар зүрхэнд нь шар ус хурцсан байдаг. Ийштэй юу ч хийсэн буруугаар мушгинд энэ л яриа өгч болохгүй гэж зугцсан байна гэх юм тий. Батцэцэг ч бас айхтартай ингээд харахад ер нь яг юм тий чөөчичэд нэг л юу шүү юм. Буруу асуулт суух гадаагаа юм шиг тий. Үгүй тавтаа өгөхгүй гэж зугцсан байна. За тэгээд Нямбатар дарга маань бас Чойжо даргын талаар мэдээлэл хийсэн. Би Чойжо сүрэн сайдын гээгүй. Чойжо сүрэн сайдаа энэ эрчим хүчний яамны захиалгаар дулааны шугам сүлжээ шинжилж байгаа компаниудыг нөхөн сэргээлтэд хийлгээч гэсэн. Тий. Тэгээ энэ сая би хүртэл уулзлаа. Энэ компаниудтайгаа та намайг уулзуулж өгөө. Хотынхан болохоор намайг энэ тэндгүй одоо газар ухад сэндийчих дуртай асуудал хотыг там болгоод байна гэдэг. Дулааны үйлрэлтэд оролдоод бүх байгууллагууд зэрэг газар шорооны ажил руу орох чинь. Тэгээ эргээд нөхөн сэргээлт нь оцрогдоод тэгээ хот төр бүх асуудал ирж байгаа учраас бид нар нөхөн сэргээлтийн хэллэгээд би маргааш хотогчдын компаниуд болон энэ эрчим хүчний шугам сүлжээ салсан компаниудтай уулзгаар төлөвлөж байгаа. За ингээд гүнч нэг өчнөө юм болж тэр нэг боржин хавтангаараа зам тавьсан чинь эрчим хүчний яамныхан ухаад байна штэ гэдэг хариултсан. За тэгээд Чойжо дарга a few moments before өсөлтний асуулт хотын дарга Нямбатар цахим хуудасаар дамжуулаад танд хандаж мэдээлэл тавьсан байсан. Нийслэлийн төсвөөс явгууны зам авто зам шинжилгээ тавихаар сарын дараа эрчим хүчний яамнаас шугам сүлжээ янзлах чинь замыг нэвдчихэд нөхөн сэргээхгүй байна. Үүнээс бол сарын хугацаанд таны өмнөөс хотын дарга Нямбатар өөрөө шөмжлүүллээ гэдэг зүйлийг бичсэн байсан. За Нямбатар дарга маань өөрөө олон нийтээр шөмжлүүлээд надтай ижилхэн зовлонтой хүн байгаа. Ажил хийх гэж оролдохоор ажил хийхээр хажуугаас хүмүүс ирсэн янз бүрийн байдлаар харлуулад дайраад болохгүй байгаа. Жохон бухимдалтай байх шиг байна. Тэгээ одоо манийга жохон доошоо хийж өөрийгөө жохон нэр хүндээ өсгөх гэж ийм алхам хийсэн болов гэж бодож байгаа. Залуу хүн бас энэ бухимдалтай байх. Олон би ч гэсэн ялгаагүй. Сүүлийн нэг сар гараад хугацаанд болномаг бол боломжит бүх байдлаар маш олон тэрүүн төгрөгийн санхүүжилттэйгээр харлуулах ажиллагаа явж штэ. Тэгээд энэ гүтгэхэд байгаа хүмүүст хэлье.
эдсэн яруу ухаар юм шүү дээ. Эдүүлсэн бол сэрэгдэг юм аа. Би тэр та нарын зарим дараад байгаа тийм зүйл хийгээгүй гэдэг. Нөхөр гэхдээ өөрөө нэг цаана нэг энэ ноото хүн шиг ярьдаг. Та уулнаа л гэж. Өөрөө бас нэг тийм хүнд яриулахаар ярьдаг шүү. Даргаа бас нэг тэр бомдаач биш бах. Нэг баяраа ойрд ажил ихтэй, байшин барай, зам муутай гэдэг шиг л тийм би. Чөөжөө ойрд зам муутай байшин барайл яваад байгаа байхгүй да дарга та байшингаа багсгаад ажиллаад хийжүүл өгнө болчих юм байгаа шүү дээ. За тэгээд Нямба дарга маань бас ганц хоёр газрыг уухгүй гэдэг зүйлийг ярьсан байна. За яг тулгамдж байгаа гол бэрхшээлийн үед бол инженер хангамжийн шугам сүлжээний одоо насжилтын асуудал байна. Сая бид нар энэ 2 жил гарan янз бүрээр л дуудуулаад энэ хотын төвийн гол магистратуудыг шинжиллээ. 2А гэдэг шугамыг 11-ийн ГД гэдэг шугамуудыг шинжилгээ ажил явагдаж байна. Тэгээ манайхан ч нөгөө газар ухлаа алт ухлаа л гэдэг байгаа. Энэ чинь өөрөө шинжилэх бид нар нөгөө Улаанбаатар очиж анханасаа хийгдэхтэй хонглын системгүй хийгдсэн. Тийм учраас тэгэл насжилт дуусгаар зайлшгүй ухтгал ийм асуудал яригдж байгаа. Одоо 3-4 дугаар хорооллын голын алт ухах үйл ажиллагаа бол ойрын төсөрт хийгдэхгүй хаа гэж бодож байна. Яг тэгвэл сая сүүлийн шугам сүлжийг солиод дууссан. Ойрын хугацаанд гэж тий. Ойрын 1 жилдээ ч юм уу тий. За ерөөсөө энэ айл ажилтны мөнгө нэлээ ордог ажлууд. Тэгээ ер нь бол манай ичим хүчний яамж газар ухах дуртай, нийслэл маань шин зам айгуу давах дуртай. Тэгээ арай гэж нэг шин зам давхлаар тэрийг ухаал яачин тэгэл одоо ингээд хавар зундаа хийж амжаагүй ажиллаа одоо ингээд өвөлтөө уралдаад ерөөсөө хаасаагүй ухсан нүхнүүд. Тэгэл одоо хоорондоо бас муудалцдаг юм шиг байгаа. Тэгээд ямар ч байсан нэг нь булаад байна. Нөгөөх нь ухаад байна. Ямар ч байсан. Вэдэ яага ухаад байгаа юм бэ? Би булаад байна шүү дээ. Ухаад байна булаад байна гэдэг ингээд нэг юм хоёр нөхөр байна. Тэгээд нэг Чехийн нэг тийм кино байдаг. Тэгээ хамаг юм эвдэс үдгээд ажил хийж байгаа нэрээр хүмүүс эвдэс үдгээд идэх шиг нэг ийм хоёр дарахтаа болсон байна. Баярлалаа. 10 сар болж байна. Ургац хаасаагүй сайхан ургацаа хураагаал одоо германчууд бол ургацынхаа баярыг Oktoberfest гэж нэрлэдэг юм. Пива гой тулгаал тий. За Монголд 19 дэх жилдээ Апу компани маань Oktoberfest үйл ажиллагаагаа зохион байгуулах нэ. За манайхан бол мэдж байгаа хоо. Манайхан тулгалартай хүмүүс бол мэдж байгаа. Амар гоё болдог тий. Апугийн Oktoberfest бол хамгийн best Oktoberfest болдог шүү. Тэгээд энэ жил 10 сарын 3-4-5-нд Аренад зохион байгуулагдах юм байна. Тэгэд энэ жилийн онцлог пип бол нийслэл драфт байгаа юм байна манайхаа. Нийслэлийн драфтыг гой бөөнөрөө гой сайхан уугаад тэгэд Апугийн Oktoberfest дээр бүгдээрээ уулзцгаая. Манайхаа нөгөө миний хэлдэг үгийг санаж байгаа зү тэ. Хамгийн сайн people ямар people лээ? Хамгийн fresh people, хамгийн сайн people шүү манайхаа. Oktoberfest дээр уулзцгаая. Апу Oktoberfest. Баярлалаа. Oktoberfest шинургацын шараагийн баяр 10 дугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд Аренад зохион байгуулагдах бөгөөд хүмүүрийн хайртай хамтлаг дуучид хүрэлцэн ирнэ. Хамгийн шинэхэн, хамгийн сайн шараарыг өгж баяраа хамтдаа тэмдэглэцгээе. Нас break Shopee зэгмэнээс аваарай. За нийслэл хот маань замын татвараа за машинаас авдаг машины агаарын бохирдлын татвар хаа тэр 3 дахин зам ашигсны татвар 5 дахин махин чөлөө ингээд амар их нэмэгдсэн. За энэ дээр энэ 7 хоногт маш олон хүн гараа өсгөж сурсан. Тээврийн хэрэгслийн албан татварыг 3 дахин, авто зам ашигласныг төлбөрийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн. За энэ татварын нэмэгдлийг эсэргүүцсэн саналд 33 мянган иргэн гарын үсэг зорсон билээ. Өнөөдөр тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын шийдвэр нь хуульд нийцсэн эсгээ хянах чиглэлийг улсын хурлын төсвийн байнгын хорооноос засгийн газарт өглөө. Нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлын шийдвэрийг их хурл хүчингүй болгодог тийм эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр ерөөсөө явах гарц нь энэ. Засгийн газар чиглэлгөөд энэ хууль тогтоомч болж байгаа мүү юм уу гэдэг юм хянаад оруулаад ирэл гэдэг зүйл. Их хурл өөрөө
интервалын тогтоогод өгсөн. За нэг юм байдалтай. Тэгэхээр их хурлаар бол ямар нэгэн байдлаар та нар ингэдэг гэх бол боломж байхгүй. Зөвхөн засгийн газар л нэг үүрэг чиглэл өгөх юм. За ер нь өмнө нь яагаад иргэдээсээ ер нь асуусан юм уу, асуугаагүй юм уу энэ татвар нэмхийг те. За тэр талаар гişүү ярьсан байна. За нийслэл өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тэр татварыг нэмсэн. Энд хуулийн зөрчил байхгүй байж болно. За тэгвэл энийг нэмэхэд бол иргэдээсээ санал авах ёстой юу? Ёстой. Энэ бол хуулийн дагуу. Гэтэл энэ саналыг авсан гэж тэр тайлбарласан. Хэдэн хүн энд оролцсон бэ? Та түрүү хэллээ. Нийслэл 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаа. Тэгвэл хэдэн хүн санал хураалтанд орсон бэ? Хэдэн хүний саналаар та нар шийдсэн бэ гингүүт 2 хүн гэж хэлж байгаа. 2 хүний саналаар Улаанбаатар хотод амьдарж байгаа, ирж очиж байгаа 2 сая хүний асуудлыг шийдэж болохгүй. Яг нэр яг бүр яг ингэж хэлсэн шүү дээ манайхаа. Ингээ яг юм юу яасан санал асуулга явсан байгаа. Тэгээ яг 2 хүн дэмжсэн гэж аах. Тэнгүүд л за энэ ардаа манайхаа 2 хүн дэмжчихлээ. За бүгдээрээ татвар нэмцээ гэд нэмсэн. Харин эсэргээрээ 33 мянган хүн энийг эсэргүүцсэн. 2 vs 33 мянга. Тэгээд бүгдээрээ харъя яг иргэдийн сонсд юм. Нөгөөд л ингээ харах. Гэхдээ энэ 2 хүн л илүү харагдаад байна да. Та 33 мянга юу юм бэ гэдэг л ийм л юм аах. Тэгээд хамгийн гол нь энэ татвараар цугларч байгаа мөнгө юунд зарцуулагдж байгаа нь ямар ч ил тод биш. Тэгэл нөгөө нэг зүг зүгээр байгаа замыг л байсгийн солилтгүй ийм ажил руу орчод байна. Энэ нийслэлийн төсөв ер нь яаж ихснийг бүгдээ харагдав. Улсын төсөв бүрдэхгүйдээ тулж засгийн газар 3 сарын өмнө төсөвт тодтгол хийсэн. Харин нийслэл хот төсвийн орлогоо давуулан биелүүлж 3 чудаа 2025 оны төсөвт өөрчлөлт орууллаа. Засгийн газрын гишүүд нүүрсний үн унаж төсвийн орлого тасалдах вэ гэж айдтай байхад хотын дарга Нямбатарт энэ асуудал тэмч сонирн биш байна. Учир нь зөвхөн нийслэлийн төсвийн орлого гэхэд 200 тэрбум төгрөгөөр давсан байна. Татвар хураамжаа нэмж айдгаа авдартай хийсэн хотын даргын төсвийн зарцуулалт анхаарал татаж байна. Ингээд нийслэлийнхэн өөрсдөө олдог орлогоо бууруулж, иргэдээс авах торгуул өмч өвчлөлийн мөнгөнд үгүй ахив. Хотын дарга иргэдийн бүсийг чангаалж хурааж авч бүрдүүлсэн 5.8 их найт төгрөгийг зарцуулна. Ингэхдээ 4.3 их найт төгрөгийг хөрөнгийн зардалд, үлдсэн 1.3 их найт төгрөгийг урсгал зардалд хуваарлахаар өөрчлөлт хийжээ. Ингээд бүхэл бүтэн 5.6 их найтын төсвийг захиран зарцуулах хэрэгтэй хотын дарга Нямбатар өнгөрсөн хурал гэхэд Food Festival арга хэмжээг зохион байгуулж Узбек малгай өмсөж флов сурталчилж явахдаа 600 сая төгрөгийн төсвийг нийслэлээс гаргасан байдаг. За энэ хот гэдэг бол битүү авилгалчдын шавдаг газар болсон. Одоо тэрийг одоо нуугаад яах вэ? Одоо ерөөсөө иргэн тойронд байгаа жижиг газраас хол хаа сайгүй л идлэг уулга ямар ч хэрэггүй юм мөнгө зарсан л ийм л хүмүүс болсон. Хотол сагж ийн ингээд ерөөсөө гарын салаагаараа хамаг мөнгөийг урсгаж байна. Тэгээ бидний нөгөө өчнөө юм болж олсон хэдэн төгрөгийг 3 дахин 5 дахин татвараа нэмж яагаад ингээд нийслэл маань юм болсон байна. Тэгээд бяртаа байна. Тэгээд яг хэрэгтэй юмдаа хийгээд байгаа мó гэхээр ерөөсөө үнэхээр тийм юм харагдахгүй нэ. Та бүхэн зүгээр л гараал хотын гудамжаар 5 алхахтал яг манай хот маань ямар зүйлд хөрөнгө оруулаад байгаа юм бэ гэдгийг харж болно. Одоо хийсэн замуудыг хараарай. Нэг халтар ухна тэ шороо тоосондоо баригдсан овон довонтой юма цоо шин зам тавьчлаа гэл ингээл сууж байгаа. Тэгээд энэ бол маш харамсалтай байна. Тэгээд хотын төсөв маань улам ихсэл бидний нуруунд дээр одоо нуруунд дээр ачаа татварын ачаал улам л нэмэгдээд байна. Гэхдээ бидний орчин үнэхээр сайжирч чадахгүй харамсалтай. Өнгөрсөн 7 хоногт Хөвсгөл аймагт за маш олон хүний бүрэлдэхүүнтэй за тэрэн дунд онцгой за тэгэл нутгийн иргэд хамтарсан хайгуул 2 настай хүүхдийг хайсан ийм хайгуул болсон. Энэ бол маш олон хүний анхаарлыг татсан байна. За энэ 7 хоногт энтэй холбоотой нэгэн мэдээллийг цагдаагийн газраас өгсөн байна. За өнөөдрийн буюу одоо 9 сарын 25-ны өдрийн 16 цагаар орчуулбал одоо иргэн хайж байсан 2 настай хүүгийн цогцсыг бол алга болсон газраас за 3-аас 4 км орчим зайны радиус дотор бол олсон
ийм тохиолдол байна. Тэгэхээр энэ бол одоо мэдээж одоо харамсалтай үйл явдал боллоо. Хүүхдийн олдсон зохицны үйл ажиллагаан дээр ч гэсэн одоо хэргийн газрын хамгаалалт аваад одоогоор яг бүрдэн ажиллах ажиллагаа яг одоо цагт энэ цаг үед бол үргэлжлээд явж байна. За ийм харамсалтай үйл явдал болсон байна. За хүүхдийн цогцыг бол олсон байна. За тэгээд одоо бол илүү 90 хайх гэхээс илүү одоо нөгөө тухайн амь бүглэгч маань ямархуу байдлаар амь насаа алдсан бэ гэдэг дээр илүү шинжээч томилоод ингээд ажиллаж байгаа юм байна. Тэгээд маш харамсалтай мэдээ энэ 7 хоногт одоо боллоо. 9 сарын 1-ээс хойш яриад ийсэн нөгөө багш нар маань цалингаа нэмээ л гэдээсэн үргэлж. За тэгэл багш нар цалин нэмээ л гэдээсэн. Тэгээд явсаар байгаад 9 сарын 20 дээр одоо бараг 10 сар бараг боллоо. Энэ 7 хоногт үнэхээр төвчээрийн тэлэн тасраад 3 цаг хүртээ багш нар талбай дээр жигсаал хийсэн. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд, сургуулийн өмнөх боловсрол, ихтэй сургуулийн багш нар цалин, нийгмийн хангамжаа сайжруулахыг гол шаардлага болгон тавьжээ. Жагсаалд нийслэлийн багш нарын 70 гаруй хувь нэгдэж шаардлагыг дэмжсэн гар үсгээ өгсөн байна. Багш нарын төлөөлөл хэрэв шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд дараагийн хурц арга хэмжээ шилдэн хэмээн мэдгдлээ. Ер нь бол багшийн цалин ханаач хүрэхгүй байна. Дээрээс нь багшийн нэр хүнд бол жоохон уналттай байгаа шүү дээ. Тэгээд ер нь цалингаал хүлцээтэй болохын тулд ингэж хэсэж байна. За бид нар бол багш нарын бол нийт дундад цалин бол одоо дундчиг 3.5 сая хэмжээнд бол хөргөж өгөөч гэж жагсаал бид нар бол гар бие оролцож байгаа. Ягаад бол бид энэ цалин бидний амьдралын баталгаа болох учраас бид яг хийсэнтэйгээ яг тохирсон цалин авахыг маш их хүсэж байна. За ингээд багш нар маань жагсаал хийлээ. За жагсаалын үеэр боловсролын сайд Наранбаяр ирж уулзсан. Хүн цалингийн үндсэн цалин өсгөх ийм дөрвтэй бодлого шаардлагатай энийг хүлээж зөвшөөрнө. Ийм учраас бид энэ цалин нэмэх тухай 3 жилийн ийм хөтөлбөрийг боловсруулж холбогдох засгийн газрын гишүүд улсын хурлаар ярилцах бэлэн байна. Тэгэхээр цалингийн асуудлыг бол бид хуулийн хүрээндээ дэмжиж ажиллана шүү. Монголын сүнэтэр боловсролын салбарт өндөр цалин сайн хангамжийг өгч энд сайн багш нар ирнэ гэдгийг хэд болгон ийм учраас бид та бүхний шаардлагыг хүндэтгэн хүлээж авч байна. Та бүхний хуулийн дагуу явуулж байгаа бүх үйл ажиллагааг хүндэтгэн хүлээж авч байна. Бид энэ шаардлагыг судлаад хариу өгөх болно. Цалин нэмэгдүүлэхийг төлөө бид бас хуулийн ажиллаж байна. За ингээд уулзсан. Ямар ч тохиролцоо, ямар ч өвчлөлтөнд хүрч чадсан гэдэг. Би та бүхний талд байгаа. Цалингаа нэмүүлнэ. 3 жилийн хугацаанд энэ талаар ажиллах болно гэж хүмүүс. Ёо! Яаж тэгээ 3 жил дэвчих юм бэ гэдэг юм. Явсан баг л та. Яг өнөөдөр цалингаа нэмүүлээ. Энэ хүүхэд өсөглөн байна гэдэг хат нь 3 жилийн дараа гэхэр чи ямар ч хүн дуртай байхгүй шүү дээ. Тэгээд Өргөнд $1000 гэдэг байгаа байхгүй. $3500 ч одоо яг $1000 чаар өрөхгүй нэг $960-70 юм уу тий. Тэгээ 3 жилийн дараа эн чинь 3,500 чинь айгүй бол буцаад $300 болж байна. Хүнд байхгүй да манай Монголд ч ерөөсөө 2 жилийн дотор нөгөө мөнгө ч ерөөсөө ингээд цаас болчдөг. Тэгээд 3 years later гэж тий 3,500 олгосон гэж тэр нь буцаад ингээд үн цэнэ алдсан байх магадaltaй. За тэгээд энэ 7 хоногт юм бол одоо удахгүй би бол тохирцоонд хүрч чаддаг юм чинь багш нарын ажил хаяг болох нь гэж бодож байна. Ер нь манайхаа энэ боловсролын систем чи өөрөө тий одоо нөгөө төрхтөөл гажигтай төрсөн юм а гэдэг шиг тий энэ өөрөө гажигтай тогтолцоо. Энэ тогтолцоо руу мөнгө хийгээл ах тусам энэ тогтолцоо чи өөрөө яг ёроолгүй сав шиг энэ тогтолцоо хамаа. Тэрийг Наранбаярч мэдж байгаа, манай улс төрч мэдж байгаа, манай багш нар ч өөрсдөө бараг анзаардаг баг. Тэгэхээр энэ тогтолцоогоо л засах ёстой юм болоо даа л гэж би бодох юм да. Тэгээд одоо мэдхгүй. Ямар ч хэсэн багш нар маань одоо дараагийн 7 хоногоос ажил хаях юм шиг гэн. Тэгээд хамгийн том хохирогч нь хэн бэ гэхээр энэ гаж тогтолцооны хамгийн том хохирогч нь багш нар сурагчд. Хамгийн том хожигч нь улс төрчд. Сэн төгсгөл юм.
Та нэг тийж боддгүй. Боловсролын систем гайж боддгүй. Би бас зүгээр юм гайж штэ ингээд зүгээр юу ухаанаар бодсон ч ойлгох хэрэгтэй хэвчээ. Яг бид ингээд боловсрол хэрэглэх нэг ойлголт өгч яг ингээд деталь ингээд задлаад үзсэн байна. Амар юм шиг гайж тогтолцоо юм шиг санагдав. Энэ 7 хоногт бас нэгэн гаж юм боллоо. Гаж юм. Айгуу сони юм болсон зөө. Тэр юу гэлээ халдсан бүрэгдээ ордын талаар сонсгол явсан зөө. Тэгээ би бүр яг яагаад тийм сонсгол хийснийг ч ойлгоогүй. Яагаад тийм сонин хүмүүс авчирсныг ч ойлгоогүй зөө. За тэгээ бүгдээрээ харцгаа явж юу болсныг. Энэ дээр наривчилсан судалгаа үнэхээр хангалттай байна. Манай мэрэгжлийнхаа энэ дээр нэмэлт заавал судалгаа хийх ёстой. Өнөөдөр бид нар энэ хяналтын сонсгол энэ сэдвийнхаа зорилгот хүрч чадахгүй байна. Халдсан бүрэгдээтэй бүрэгдээгүй тэнд iPhone үйлдвэрлэл явна. Proof үйлдвэрлэгдэл явна. Надад тандаж хэлж гэнэ үү те? Бодромаг шүү. Надад тандаж хэлсэн үү? Надад тандаж хэлж гэнэ үү те? Яг наривчсан хийсэн судалгаанууд байна. Хуулиар олгогдсон хуралдааны дэг гэж 10 минут байна. Энд бас танилцуулах гад ингээд нилээдгүй хумж би өөрөө шүүж инээдэр харж агаад энэ шинжээчнэрээр хэлэх учраас наривчсан судалгааг нь би танд хөргүүлье. Үндсэндээ нэг портер өртөө судалгаа. Би тэгтээ яг үннийг хэлэх юм манайхаа. Би энэ болормоос нэр үнэхээр итсэн. Энэ нөгөө Колумби их сургууль төгссөн гэдэг чинь юм чинь. Энэ зүгээр юу вэ? Тэр бүр ямар ч тэр боловсрал хамаагүй зүгээр л энэ улс төрчүүлж попперч тэр Ховд аймгийнхнаас оноо авах л энэ хүний хувьд чухал. Энэ хүнд ямар ч тийм одоо юу гэдгийг те ийм шинжлэх ухаанч хандлага те тийм ерөөсөө залуу хүн шүү дээ чи зүгээр худлаа бол худлагийн нүүрэн дээр нь хилдэг байх тийм зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Үннийг ингээд нүүрэн дээр нь хилдэг тийм зориг аль хэдийн байхгүй болцсон. Яг нөгөө хөгшин 60 далтай улс төрччиг тэгэл ард түмэн ийм тэнэг мангар юм ярих юм бол тэрийн дагаал тэнэг мангар болж идэг ийм хүн болцсон байгаа байхгүй. Аюу сонио. За тэгээд энэ хуралдаан дээр ирсэн хүмүүс би баг энэ лайвыг бүтэн үзсэн. Ерөөсөө ийм ямар ч рационал тэг шүүмжлэл ерөөс гарч ирэхгүй лээ. Дандаа л нэг ийм их орморон сэтгэл хөдлөсөн юм яриад байгаа байхгүй. За тэгээд тэр хуралдааны үеэр маш олон хүмүүсийн анхаарлыг татсан нэгэн эмэгтэй бичлэг үзсэн. Өнөөдөр бид нар уух усанд ураа орох юм бол энэ бол чимээгүй тал. Монгол улсын зур чимээгүй хүлэх гадны зэвсэг гэж байж байгаа. Би байгаа цаг хизэж ураа ухахгүй. Тэр ураа ухах юм бол би хүрэлсэх учраас номтой хоёрын тэгшээр далааж байгаа. Би бүгднийг нүдэнд нь би хард болоход ус цутгах болно гэж яамлаа. За, хөөс огцолтой. Харин энэ халдсан бүрэгтэй ордны дор чинь маш ховор элементүүд байгаа байхгүй юу? Уран чи өөрөө газрын зүрх буюу хэвлий. Бид нар хүний чимийг ингээд зүрхийж аваад тасгал чи амьдрах уу? Амьдрахгүйсэ тэрнтэй адилхан газрын тэр хэвлээ дээр байгаа ховор металл дээр урааныг ухах юм бол маш хортой. Тэр чинь газар дороод байх ёстой зүйл. Газрын гадар дээрээ гараад ирэх юм бол тэр чинь маш хортой. Өвөг дээдсээс тэр шар номтойг хортой гэдэг дэрийг сануулж ирсэн шүү дээ. Өнөөдөр тэр цүмийн ураач өөрөө юу юм? Цүмийн зэвсэг үйлдвэрлэх гол түүхэд. Нэгдүгээр бид нар урааныг олборлох юм бол дайныг дэмжиж байгаа үйл хэрэгт оролцсон. Дэлхийн дээр дайн сайн зүйл загварсуудаа байна уу? Дэлхийн дээр их тайвныг хүсэж байгаа шүү дээ. Нэгдүгээр бид нар нүүбээс яагаад гарсан юм? Энэ маш том асуудал. Дээрээс хоёрдугаар хэрэг ураа ухах юм бол ураа өөрөө газрын гадар дээр гарч ирээд би өөрөө цагт физик мэрэгчлээ хүн. Наа өнөөдөр Монгол танихгүй юм байна. Би сагсараа гэдэг Инстаграм дээр маш олон надад дэлхийн дээр намайг хайдаг. Намайг Монгол өнөөдөр танихгүй юм байна. Би Монгол улсын их сургуулийн 70 жилийн түүхийг мэдчихсэн оюутан. 10 жил байхасаа би улсын хурлын гишүүн ган төмөр гишүүн ирээдүйн сар засгийн нэмсрэн чи ямар хүн болох вэ гэсэн үг. Манай Монгол дээр тань. Учир гишүүн би мэд Тимонго дуучин бодомжны банд ихсээ төгссөн. Тэр хүн юу вэ? Тэр ямар юм бол чихээ өг төгссөн ямар их чихээ өг ямар сургууль хийх юм. Саксара Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагаас гарцсан. Учир нь шихийн утгийг төгссөн. Өвөг дээдс минь шар нутгийн аюулыг сануулж ирсэн. Би өстө үнэхээр ойлгохгүй байна нэр. Тэг яг бүр ингэ. Тэг эн чинь урааны орд биш чинь газрын хоор металлын орд гэсэн шүү дээ. Би ч одоо бас сайн мэдэхгүй. Дээрээс нь олборлолт нь яваагүй. За зүгээр энийг авсан чинь энийг маш олон хүмүүс тэгжилээ. Энэ өстө баг гадны одоо дунд нь тавьсан трол гэдэг чинь би бол тэгж юусоо бодоогүй. Би энэ хүний яг тэр
зааланд суугаа ярьж байгаа сонс хүмүүс тэнд сууж исэн хүмүүс яг иймэрхүү яриаг нь бүгд алгадчихжээ. Яг энэ шиг юм яг тэр зааланд яриа сууж бүгдээрээ алгадчихсан сууж. За боли саг сараага боли өөр хүмүүс үүж бусдын нөө сонсолдоо тийм биз дээ. Заавал яагаад бүгдийн саг сараагаа төсөөлөх ёстой гэж тийм биз дээ. Тэр уулуурхаан хор хөнөөл яаж нөлөөлж байгаа гэдэг бодит баримт бол бид бүхэнд байна. Жишээ нь одоо та бүхний харж байгаа энэ найран өлтөө хураг энэ хавар бол 1000 сумын яг тэр халзан бүрэгдээ орчмоос гарсан байдаг. За тэгээд мөн 2 толгойтой ишиг нэг дундаа нэг нүдтэй ишиг гих мэтчлэн манай нутагт бол маш олон юм мургийн гэж гарсан байдаг. Харамсалтай нь энийг бол Монгол Улсын малын эмнэлгийн төвлөрийн лаборатори руу явуулсан боловч манай Монгол Улсын хэмжээнд за яг энэний бол цасраг хорог хөнөөдийг бол гаргаад ирэх хэмжээний тийм лаборатори байдгүй юм байна. Харамсалтай нь одоо өнөөдрийг болтол бол юунаас болж ийм юу гараад төл гараад байгааг л тогтоож чадахгүй байна. За юм байна. За энэ бол ямар нэгэн олборлолт явуулаагүй. За дээрэс нь ураны орд ерөөсөөч биш. Цацраг итгэвт орд ерөөсөө биш. За энтхийн цацраг итгэхийг хэмжиж үзсэн бэлээ. Ер нь хаасаагүй цацраг итгэх байгаа. Жишээлбэл би Киофискээр сурч ирсэн хамгийн өндөр цацраг итгэх хаана байдаг вэ гэхээр нөө шатцсан үнс бол маш өндөр цацраг итгэхтэй байдаг. Юуны үнс вэ гэхээр шатцсан нүүрсний үнс бол маш өндөр цацраг итгэхтэй байдаг. За ер нь ингээд Улаанбаатар хот ч гэдэг юм ингээд маш олон газрууд байнга л ийм цацраг итгэхтэй байгаа. Гэхдээ тэр нь тодорхой хэмжээнд л байх ёстой. Энтхийн цацраг итгэхийг хэмжихэд дархан хотын цацраг итгэх хэмжээнээс хамаагүй бага байсан байл. Тэмтгийх. За тэгээ би зүгээр нэг юм гайхаад байгаа байхгүй. Мал нь ингээ гажигтай төрөөд өгдөг. Хүн нь ягчдгүй. Энэ чи хоёулаа биологийн бит үсттэй. Эсвэл хүн гээд тусдаа нэг юм хайр гаргаас ирсэн юм цацраг итгэхтэнд айгүй юм төсвөртэй амтан айгүй амтан биш. Шал өөр төрөл зүйл байгаад тэгээд амтан ингээд тусдаа юм болов. Би бол энэ логикийг бол ерөөсөй гайхаад болохгүй. Тэгээд дээрэс нь тэнцээ өчнөө очиж хэмжээд манай Монгол улсад хэмжих багжинж байгаа, явуулын мобайл маягаар хэмжиж болох багжнууд байгаа. Тэгээд би та бүхэнд зүгээр яг Ховд аймгийн талаар зүгээр нэг мэдээлэл өгөх гэсэн. 2025 оны улсын төсвөөс маш олон аймагуд татаас авсан байна. Яагаад гэвэл энэ аймагуд ямар нэгэн байдлаар орлого олоогүй аймагуд гэсэн. Ерөөсөө Монгол улсыг тижээж байгаа 5 аймаг байгаа. Энэ аймагуд л ингээл улсын төсөвт мөнгө өгөөд идэг бусд нь татаас авдаг. Яагаад өмнө говийнхан Ховд аймгийнхны өмнөөс ажил хийж илүү орлого төлрүүлэх ёстой гэж тийм. Ерөөс 5 аймгийн би та бүхэнд дурдаад өгч. Дорногов, Өмнөгов, Сэлэнг, Дархан уул орхон ингээл болоо. Бусад бүх аймагуд тэжээвэр аймагуд. Ховд 2025 оны төсвөөс 52 тэрбум биш үү? Ховд аймаг 14 тэрбум төгрөгийг улсаас татаас маягаар авсан. Тэжээвэр аймаг. Тэгсэн мөртлөө ингээд юм хий очоод хүмүүс ингээд одоо Монгол улсад өөр өрсөлдөх чадвартай салбар үнэхээр байхгүй. Тэнгүүт нь ингээд нэг юм илий балай юу мэддэхгүй юм хүмүүс зөвхөн саагсараа биш шүү. Яг ийм ярьжсэн маш олон хүмүүс байсан шүү. Рационал юм ерөөсө сонсохгүй байсан. За тэгээ өөрхий одоо өстө нөгөө энэ баахан ингээ хингэрэг балавж байхад нэг ганц хүн нэг жоохон ирүүл юм ярьсан. Уран эсрүүсдэг байсан хэдэн нөхөр халзан өргөдөд очихсан үжил. Энэ ер нь одоо ийм үндсэн хэмжээний томоохон төслийг эсрүүцэж ингэж амьдралаа зогоодог улсуудын нэг тийм улсууд бий болчих. Энэ хүмүүсийг бол энэ цагта тагнуулын газар байдаг бол хянаж шалгаж энэ санаатаа үндэсний одоо аюулгүй байдал үндэсний томоохон төслийг эсрүүцээд байгаа бол хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Мэдхгүйгээр эсрүүцээд байгаа бол энийг гэгэрүүлэх хэрэгтэй. Ингэхгүй бол ерөөсөө ингээд хүн болгонд юм болгонлоо дайрч идэг, зогсоож идэг. Энд чи одоо улс орн чинь энэ эмчнэрийн цалин яаж тавих юм? Багш нарын цалин яаж тавих юм? Тагнуул цагдаагийн цалин яаж тавих юм? Энд чинь одоо уул уурхаагаас хамаарч тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол Эрдэнэтийн зэс гаргадаг байсан бол 5 толгойг нүүрс гаргаж хідэн алт гаргаж амьдрдаг бас бол нэмээд газраа ураа гаргаж амьдрах боломжтой болж байгаамаа. За нэг юм болсон байна. Тэгээд мэдгүй яг эрүүл сарвал ухаан бол
маш олон аймагуудад байхгүй байх шиг байна. Тэгээ ерөөсөө 4-5 аймаг бусад бүх аймагуд гэж. За Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс өдөр шөнөгүй татвар төлж байна. За Дархан, Эрдэнэт, за Өмнөговь, за тэгээд Дорногов. Ингээл болоо. Бусад бүх аймагуд яг манай Монгол улс шүү дээ. Яг одоо нөгөө одоо халамжийн халамжийн систем шиг яг аймагуд нь ч гэсэн яг юм халамжлуулсаар байгаа сурцсан. Тэгээ ажил хий одоо арай нэг гайгүй өрсөлдөх чадвартай та эсгий тавчиг хийгээд өстой яаж цаахан маллаад ч та бүхэн энэ аймгийнхаа төсвийг бүрдүүлж чадахгүй байна гэдэг хатал ингээл бөөнөр ингээд дайраад. Тэгээд дээрээс нь тэр газрын ховор элемент гэдэг нь ямар ч ураантай холбоотой биш маш бага хэмжээгээр бүр үнэхээр бага хэмжээгээр уран тоорын агуулгадаг. Тэгэхээр тэр нь олборлох хэмжээнд биш. Ийм юм дээр л ингээл бөөнөр босоод тэгэл бойлгол. Би бол зүгээр ийм аймагуудад одоо тэгвэл тэр татаасын зогсоо өөрөөсөө юм олгол гэж бодож байна би бол. Яг үнэ л. Яагаад өмнө говьчууд ховдынх нэг дижих гэсэн юм бэ? Яагаад Улаанбаатарын өдөр шөнөгүй бид нар ажиллаад татвар төлж байгаа хүмүүс энэ ховдын энэ ажилтгүй нөхдүүдийг дижих гэсэн. Би бол тэрийг гайхаж байна. Тэгээ болормоо ч гэсэн өөрөө бодох хэрэгтэй баг. Энэ ховд аймагаас сонгогдож байгаа энэ улсын хурлын гишүүд энэ дээр ингээл попрол зүгээр л өөрийнхөө зүгээр л их мэдлээ хадгалж үлдэхийн төлөө ийм новшин юм хийж байгаа байхгүй. Ийм сонин эрүүл өвчтөнд мэддэхгүй сонин сонсгол боллоо. Тэгээд цаашдаа орд болгон дээр ийм сонсгол хийх юм уу гэдэг нь бас айгүй асуудалтай. Цаашдаа орд болгон дээр ийм сонсгол хийх юм. Засгийн газар гэж байх шаардлага байгаа юм. Надад бол тийм асуулт төрлөө тэгээд цалзан бүрэгдээ сонсгол боллоо. Засгийн газар маань 100 хонжээ. Өнгөрсөн 7 хоногт засгийн газрын 100 хоногийг тэмдэглэлээ. За тэгээд тэр үеэр Зандан Шатар дарга маань олонний анхаарал татсан нэгэн үгийг хэлсэн юм байна. Өнөөдөр үнэхээр Монголын залуучууд манай засгийн газар байгуулагдсанаас хойш шинэ итгэл өгч байгаа. Засгийн газар байгуулагдсан дараахан Монголын баг агуух Америкийн багийг Саксны их орны багийг Саксан бөмбөгийн 3-3 тэмцээнээр яллаа. Энэ агуу биш гэж юу? Монгол баг дэлхийн аварга болж байна. Дэлхийн e-спортын дэлхийн аварга шалгуулах аварга болж байна. Математик, шатар бүх спортоор манай залуучууд агуу амжилт гаргаж байна. Сая чөлөөт бокс дэлхийд шинэ амжилтуудад тогтоож эхэллээ. Энэ агуу их Америк олон тэрбум хуамтай улсуудын хожоод байгаа агуу биш гэж юу? Энийг агуулах боломж бидэнд байна. Энийг бид шинэ итгэлийг энэ хүний хөгжлөд дамжуулж эрс шинтгэлийг хийж авилгахгүй эрүүл тэгш чудар өрсөлдөөнтэй нийгмийг энэ агуу их баялгаа ашиглаад үндэсний баялагтай эзэн болоод ингээ хөгжүүлвэл дижитал пост технологийн дэвшлийг ашиглаад хөгжүүлвэл бид улсаа дахин агуу болгож ард иргэдийнхээ аж амьдралыг эрс өөдөнд татж чадах ийм шинэ итгэлийг энэ шинтгэлийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм хаалж байна. Агуу их Америкийн багийг 3-3-аар манай засгийн газар гарсны дараа хожлоо. Нөгөө нэг юу гэдэг лээ ингээд надаас болоод дэлхий иргэд байгаа юм байна да гэдэг нэг шумуулж илүү ялаа бодоо суугаад идэгтэй яг адилхан моос дээ. Өө энэ нэр өстө чигчи орооны ч нэмэр байгаагүй шүү нэр. Ямар багууд өчиг төр оролцоогүй спорт Монголд хамгийн сайн явж байна. Төр оролцоол дунд нь худгалдаал ингээл те. Үгүй та нар e-спорт бол бодолтой саяхан шүү дээ. Ерөөсө эдгээр жилийн өмнө 2-3 жилийн өмнө цагтаа явуулаад өстө бүгдийг өстө шүнжэнгөө ажиллаад байна гэлээсэн. Харин те муусан донтой бацаануудыг бүгдийг шарааданд аваач гэж ордоодсэн. Өнөр чигчи орооноос нэмэр байгаагүй зөө. Тэгсэн чинь Монголыг агуутгаад байна. Агуутах. Make Mongolia агуутах гэх. Слоганыг нүрт шаагаад байгаа дээ. Чи бүр completely different idea зүгээр шууд өөртөө авчихсан. Монголыг дахин агуулгацгаая. Мага гэдэг шиг те MMGA. Make Mongolia great again. Өнөөдөр тэгэл мэдгүй яг агуулгыг нь ойлгохгүй ингээд нэг юм хэлбэр хөөгч яасан муухай харагддаг. За тэгээд 100 хоногт хин юу хийж амжих вэ? Одоо үнэхээр шүүмжлэгч юм алга. Одоохондоо тий. Тэгээ одоо харжээ. Тэгээд бити ийм лалрын ийм хэлбэр хөөсөн байгаа чи засгийн газар минь ээ. Тий. Тэгээд зүгээр ийм хэлбэрийн зүгээр хараад тахад ингээд нэг юм сайхан яриад байгаа.
Тэгээ яг яриан ажил болж байгаа нөхлөөр 0 байхгүй. Ингээд 100 хоногийн birthday. Happy 100 хоног to you. Skytel-ийн намар цагийн урамшууллаа зарласан байна. За энэ бол Skytel-ийн хамгийн том урамшуулалт хөтөлбөр юм байна. Энэ бол машинтай болдоо. Житүү T1 гэдэг машиныг та хожихыг хүсэх юм бол энэ урамшуулалт яг одоо оролцоорой. Та тэгээд Mystery Box-ыг нээх болгондоо та бас урамшуул эзэн болох боломжтой. Төрөл бүрийн Apple брендийн дижитал бэлгүүдийн эзэн болно. За та энэхүү урамшуулалт хэрхэн оролцох вэ гэхлээр урьдчилсан төлбөртөө Монголдо дараа төлбөрт рүү шилжүүлэх. Эсвэл Монголдо дараа төлбөрт багцаа ахиулах. Мөн төлбөрөө хийх. Мөн төрөл бүрийн дижитал болон дата эрхүүдээ худалдан авах тохиолдолд та бүхэн энэхүү урамшуулалт хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм байна. За тэгэхээр та бүхэн Skytel-ийн машинтай болдоо хөтөлбөрт оролцож Jitour T1 машины эзэн болоорой. Yay! Skytel! Yeah! Миний нэр цэцээ, түүний нэр болдоо. Харин чиний нэрийг хин гэдгийг болдоо. Монголдо болдоо, машинтай болдоо. Skytel байтгүй бол ахим замаас холдоо. Шин дугаар аваад машинтай болдоо. Багцаа томруулаад машинтай болдоо. Skytel-ийг сонгоод машинтай болдоо. Team бицтэй болдоо. Skytel-ийн үйлчлэгийг сонгоод Jitour T1 автомашины эзэн болоорой. Ардын намын зодоо энэ 7 хоногт оргилдоо үрсэ. Амар юмс. Ер нь би өмнө нь ч зодтолтгүй байсан л та. Гэтэ бас арайч ийм улаан цагаандаа гарч зодтолтгүй байсан юм аа бас. Би ч одоо 2000 онд ухаан орсон. Ухаан орсон ч явахтай. Нэгдүгээр курст орсон. Тэгээ нэгдүгээр курст орсноос хойш 2002 онд нэгдүгээр курст орсон. Тэгээ тэрнээс хойш айгүй юм улс төрийн үйл явцад айгүй итгэвтэй. Ингээл байнгын парламент шүтэмийг байнга ажигладаг, энэ улс төрийг ажигладаг. Гэхдээ энэ шиг ингэж зодтолж исэн түүх бол байхгүй шүү. За тэгээд галыг fire starter хэн байсан бэ гэхээр Экоэрээс юм аамаа. Энэ Digital PR гэдэг компани иргэн нөгөө Хасбатар, Адмиралын Хасбатар, Амар Баясгалангийн ахыхын хүүхэд хоёр 19 онд байх болсон. Адмирал компани 21-2 онд байгуулагдаж энэ асуудал үүссэн. Тэгэхээр энэ Адмиралын асуудлаас даруй 3 жилийн өмнө Амар Баясгалангийн ахын хүүхэд Адмиралын Хасбатар 2 товчмэн гэдэг сайт байгуулжсэн. Одоо хүртэл. Тэгэхээр энэ хоёр бие бинийгээ мэдэхгүй хүмүүс биш үү? Тэгээд тэр сайт руу шинэ оршоогоос олон зуун сая төгрөг сонгуулийн өмнө шилжсэн гэж гарсан. Тэр Амар Баясгалангийн ахын хүүхэд Хасбатар 2 хувь эзэмшдэг сайт руугаа тендергүй олон зуун сая төгрөг шилжүүлсэн байна. Жалмаш бол ингээм тэрэг шүү. За ингээд энэ нэвтрүүлгийг та бүхэн үзэх юм бол маш олон аимшигтай гэмт хэргийн талаар ярина. За хүн амьтан шоронд хийсэн. За энэ Хасбатар гэдэг хүнээ энэ Амар Баясгал нь бараг алдсан байх магадaltaй. За дээрэс нь энэ 15 давхрынхан тэр гэрээгээ таврын 15 давхраа авахтаа дээрм хийж авсан. За тэгэл ер нь маш олон аимшигтай гэмт хэргийг ер нь бүгдийн шахуу Амар Баясгалан үйлдсэн тухай аимшигтай мэдээллүүдийг ярьсан. За ингээд улсын хурлын гишүүдээс энэ талаар бас асуусан. Хэрвээ тэр хүнд тийм одоо нотлохоо баримтайгаа л улсын хурлын гишүүн хүн, хууль зүйн сайд хүн тэр тусмаа өөрөө энэ асуудлаа улсын хурлын танхимд яриаггүй баримт нотлохоо байгуул тэр шалгуулах одоо хуулийн дагуу бүрийн эрх нь байгаа. Би тэр материалуудтай хязгаарч надад танилцж байгаагүй, би тэр ажлын хэсэгт орж байгаагүй, надад тийм материал байхгүй. Би 2 хоногийн дараа нэг хүн эсрэг намын дарагт нэр дэвшиж гин гэдэг одоо гаргаж ирж байгаа. Хэрвээ тийм бол тэр хүнд өнөөдөр болт гаргаж ирэх зөндөл цаг хугацаа байсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ тийм байгаа л тэрнийг алгалтай тэмцэх газарт үйдэг юм уу?
хаан байдгийн өгөөд бүрэн шалгуулах хэрэг нь байгаа гэж бодож байна. Яа. За ингээ хоёр тал. За тэгээд мэдээж амар уйсгалан тэр нэвтрүүлгээр одоо хүн амны хэрэг, за тэгэл авилгалын хэрэг, адмирал юу лээ? Эдгээр бол тий, адмирал гэдэг хэлээ зэ. Адмирал юм шиг байна. Тийм хэрэгүүд гүтгүүлцэн чи яаж зүгээр ах вэ? Бас хэвлэлийн багуулсан. Хүмүүсийн нэр зарласан. Монгол ардын намд хагарал байна. Нуухгүй. Энэ хагарал үе үе гарч ирдгийг та нар мэднэ. 2017 онд Монгол ардын нам хагаралтай болж исэн. Өнөөдрийн байдлаар бол хагаралтай болсон. За энэ хагаралын эцэстийг би бол өнөөдрийн байдлаар ерөнхий сайд Зандан Шивтар, ерөнхий нарийн эмчгийн дарга Хотбаатар, гадаад хэргийн сайд Бацэцэг, хөдөө аж ахуйн сайд J2, өчигдрийн мэдгэл хийгээд байгаа Б2 нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийдэг ажиллаа гэж боддог. Монгол ардын намайг ерөнхий нарийн эмчгийн даргаараа ажиллах 8 жилийн хугацаанд тагараагүй шүү. Содбаатрыг ерөнхий нарийн эмчгийн дарга болоод 10 сарын хугацаанд Монгол ардын нам тэр битгий хэл төрийн өндөрлөгийн төвшөнд хүртэл хагарал бий болж очиж байгаа. Энэ юу вэ гэхээр ховж хүмүүсийн хийдэг ажил. Хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийдэг ажил. Тэгэхээр энэ хагаралыг өнөөдөр би дарахын тулд энэ хагарч удраад байгаа намаа нэгтгэхийн тулд итгэл алдраад байгаа намынхаа гишүүдийн итгэлийг сэргээхийн тулд айдас давтаад байгаа намынхаа гишүүдийн айдсыг нь дарахын тулд амар эсгэлэн намын даргад нэр дэвшнэ гэдгээ зарласан. Тийм учраас би намын даргын өрсөлдөөн сонгуультай энэ болж байгаа бүх үйл явцыг холбож ойлгож байна. За тэгэл маш аимшигтай юм ярьсан. Ерөөсөө ингээд хэрэг зохиогоод ер нь үүрүүлчдэг юм байна. Дургуун хүмүүсээ яг сонгуулийн өмнө ингээл хэрэг зохиогоод баривчлал аваа явцдаг. За бүр ингээд авилгалтай тэмцгийн комиссарууд ерөөсө 20-20-оор нь хүмүүсийг даалгаад за наад хүмүүсийгээ барина шүү, шантаачлаа шүү, хэрэгээр дарамтлаа шүү гэж бүр ингээд бүр яг өөрийнхөө амаар хэлсэн. За энэчнээс бол хүмүүс бол маш их айц тавтсан. За тэгээд ер нь энийх хоёр дээр ч яригдсан ерөөсө хууль хүчний байгууллагыг энэ улс төрчиж зүгээр өөрсдийнхөө гарын зүгээр ингээд тоглоом шиг ингээд ашигладсан байна гэдгийг аль аль нь яриад байгаа. Энэ хоёрын хуулингийнх нь давхцаж ярьж байгаа. За ингээд ерөөсөө ардын намын хэрүүлдэхдээ өмнө болж исэн хэрүүлүүд хизээч ийм аимшигтай болж байгаагүй. Энэ удаагийнх бол маш ширүүн бараг нэг нэгнээ алхад ч бэлэн ийм аимшигтай шорон моронд хийх бол ерөөсөө наазахын асуудал болсон ийм байдалтай байна. За иргэд харин юу гэж бодож байгааг сонс. Гэхдээ хоёулаа адилхан шүү дээ. Ер нь хоёулангийг л дэмжихгүй шүү дээ. Ер нь бол яагаад гэвэл ер нь Монгол ардын нам чинь бол ер нь л энэ ард түмнээ бол одоо ер нь хамгийн төлөвлөлт дуусж байгаа нам шүү дээ. Тэгэхээр зэрэг хоёулаа адилхан энэ тэр нам юм чи хоёулаа адилхан сууж байгаа л ижлэх нь л ярилцаад идэж уугаад байгаа юм чинь аль аль нь л гарлаа нэгнээсээ дээрх юм байхгүй шүү дээ. Тийм болохоор тэр хоёулангийн дэмжин тэрийн дэмжин эндийн дэмжин гэхгүй. Ер нь бол дэмжихгүй л гэж хоёулаа. Адилхан ялгаа байхгүй л хоёулаа нэг хармаа нэгтээд идэж уугаад байгаа шүү дээ. Ард өмнө ядуурж जैन одоо татвар нэмж जैन. Тэгэл одоо нэг хэдэн төгрөг ажил хийгээл амьдрна. Нэг ялангуяа одоо за тэр юу яаж байгаа улсууд нь ч одоо яах вэ? Одоо төрөөс авж байгаа тэр тэтгэмжийн тэр аваад ингээл ядуу гэл ингээд аваад манай шиг одоо нэг өөрөө хөдөлмөрлөөл төрөөс шаардгүй төмний дагуулж орохгүй ингээд нэг дундчаа амьдралтай биднэрт бол үнэндээ дарамтлсан шүү дээ. За энэ их хэсэгтээ бүр яг ингээд голын олоод хэлж байгаа юм шиг санагцсан. Хоёулаа адилхан хулгаач гэх. Хоёр хулгаач биенийхээ харыг гайхаад байна. Хоёр хэрэг нэгнийгээ үгүй би хар гэд ингээ гайхаад байгаа байхгүй. Ерөөсөө ардын нам бүр ингээ тартагтай тултлаа ялзарсан нам. Одоо тэр эдээ нь гоожж байна. Энийг амар гой улс төр гэж андуурдаг эднэр. Авилгал те энэ нийгмээ ялцалж байгаагаа энэ нийгмээ ингээд битүү эдээ бээрэнд автуулаад өмхирүүлж байгаагаа эднэр улс төр гэж ойлгодог. Энийг айгүй гой улс төр хийгээд бэлүү хуваагаад тэнцэнээсээ гой мөнгө идэд те нийгмээ ялцлаа хийсэн хүмүүс. Тэр нийгмийн ялцрал яг одоо өөрсдөн дээр нь илэрч гарч ирж байгаа. Тэр өмхий тэр муухай эдээ бээр нь яг одоо өөрсдөн дээр нь ирж байгаа байхгүй юу? Бүр ингээд бүр баг төвшнөөс нахад бүх юмыг өөрсдийн гараараа ялцруулсан. Энд амар баясгаланж орсон, зандаа шатарч орсон. Энэ хоёр хуваагдж байгаа бүх хүмүүс өөрсдөө энэ ялцралын нэг хэсэг. Түүнээс хинэнч ариухан биш. Тэрийг бүр маш сайн ойлгох хэрэгтэй шүү иргэдээ.
Тэгвэл энэ амар сайхан энэ хоёулаа ялцарсан. Энэ ардын нам тэр чигээр өмхөрсөн нам. Corrupted гэдэг чинь юу юм бэ? Ялцрал гэсэн үг шүү дээ. Энд чинь бүр corrupted нам багхгүй да. Нийгмийн юм corruption болгоо яцсан. Аимшигтай. Тэгээ азар хоорондоо зодтолтлоо бурхан минь гэж. Тэгээгүй байсан бол бид нар энэ өмхөрл ялцралыг харахгүй байсан. Хуулийн байгууллага ялцлаа хийцэн. Улс төрийнхөө байгууллагыг ялцлаа хийцэн. Ингээд нийгмээ тэр чигээр ингээд ямар муухай новшин ялцарсан нийгэм болгоцсон бэ гэдгээ өөрсдөө гарч ирээд өөрсдийнхөө амаар ярьж байгаа. Тийм л юм болж байна яг өнөөдөр. Тэгэд энэ ялцрал хаа өрөөд зогсхийг бүгдээрээ харцгаая. Энэ хагасаа өдөр ардын намын дарга нь болгох. Тэ хин энэ том олигархууд, маапуудын эзэн болох вэ гэдэг тэр аимшигтай том зодон, маш их мөнгөний зодон болж байгаа гэж бодож байна. Тийм зүйл болж байна манайхаа. Тэгээд зодон зураг хоёрыг холоос харах сайхан шүү дээ. Энэ 7 хоногт бас хуулийн байгууллагынтай холбоотой өмгөөлөгч залуу бас хэвлэлд ярилцлага өгчээ. Манай улсын төрийн байгууллагуудын зүгээс бол мөрдөх байгууллагын оронтойг ерөөсөө нэмэхгүй байгаа. Тэгээ мөрдөгчөөр ажиллах хүсэл сонирхол бас энэ бас их бага баг шиг байна. Яагаад гэвэл маш их ачаалттай тэгээ цалин бага. Тэгэхээр бас энэ мөрдөгчийн хараат бус байдлыг ерөөсөө хамгаалаагүй. Яагаад гэвэл одоо мөрдөгч рүү ч одоо ингээд хохирогч нь ярьж гин, өмгөөлөгч нь ярьж гин, прокурор нь ярьж гин, шүүхээс одоо бас за шүүхээс нөлөөл байдгүй маа. Тэгээд ингээд хэргийн оролцогч нар маш их нөлөөлдөг. Тэгээд цагдаагийн байгууллагын жишээ нь бол мөрдөгчүүд бол маш их олон дарга нар ингэж яадаг. Ямар нэг онц ноцтой жигшүүрч ч юм уу тий сенсацтай хэрэг гарлаа гэд нийслэлээс, ерөнхий газраас, мөрдөн байцах газраас, эрүүгийн цагдаагаас гэд маш олон дарга нар нөгөө хэргийнхэн талаар мэдээлэл авч гэдэг юм уу тий. Инхээр нөгөө мөрдөгчийн хараат бус байдал хамгаалагдаагүй маш их сонирхлууд, янз янзын ашиг сонирхлууд мөрдөгч рүү орж ирдэг. За тэгээд маш их олон тооны хэрэггүй шалгаж хат нөгөө оронтойг нэмэхгүй байдаг тий. Прокурор ч гэсэн ялгаа байхгүй. Прокурор ч гэсэн маш их ачаалттай ажиллаж байгаа. Тэгтэл оронтойг нь ерөөсөө нэмж өгөхгүй байна. Ерөөсөө хараат бус байдал байхгүй болцсон манайх. Тийм учраас та одоо түрүүнээс хойш яриад исэн юмнууд ч гарч. Нөгөө нэг мөрдөгчрүүл ерөөсөө 7-8 дарга яриад өстой наатайгаа шалга энийга чинь тэгэд мэдээж хин ялах вэ гэхээр хамгийн том дарга л ялна шүү дээ. Хин хамгийн том даргыг атгаж гин тэр хүн хүссэн хүнээ хэрэгтэй болгодог, хүссэн хэрэгээ үүсгдэг ийм л болчиход байна. Сүүлд ингээд нүүрсний хэрэг гэл ингээд судлаад үзсэн чи одоо жишээлбэл тэр нүүрсний хэрэгээр сууж байгаа ган үг гээд 5-7 захирал залуу шүү дээ. Тэрнийг буруудгсан хэрэг дунд нүүрстэй холбоотой нэг ч юм байхгүй боддоо. Сонин бод. Нүүрстэй холбоотой юм байхгүй. Дандаа шал өөр юмар ингээд. Ер нь сүүлд ингээд яг улс төрийн хэрэгүүд дандаа нэг юм зохиосон, хаа байсан хамаатан садны хүнийг авчирж агаад наасан. Тэгээд дандаа нэг юм навшин юмнууд явж байгаа. Тэгээд энэ өмгөөлөх залууг хэлж байгаа маш үнэ. Энэ мөрдөгч тий энэ хуулийн байгууллага хараат бус байдал гэж юм байхгүй болсон. Бүгд даргаас дарга нь улс төрчдөөс хамаартай болсон гэдгийг харуулсан байна. За нэр манайхан дараа 7 Сөүлд очиж тоглоно шүү. 5 Сөүлд тоглоно. 6-нд Тээгүүд тоглоно. Дээжүүнд тоглоно. Тэгээд 7-нд Тээгүүд тоглох юм билээ шүү. Тэгээд Солонгост монголчуудтайгаа удахгүй уулзсан шүү. Баярлалаа. Харин тэрний дараа 7 хоногт Токиод тоглоно. Баярлалаа. Хоёр эмэгтэй гишүүний биф энэ 7 хоногт олон хүний анхаарлыг татлаа. Тэгээд энэ мэдээж юутай холбоотой вэ гэхээр мэдээж ардын намын зодонтой холбоотой байж таараа. Тэгээд бүгдээрээ хин хоёр хэрэлцнийг харъя. За засгийн газрыг огцруулах үед бол ерөөсөө 90 цэргүү над руу дайрдаг болсон. Тэ? Тэгээд ерөөсөө нэг компани хөрөнгөөр ан зогоож байгаа мити юм байнга ярина. За өчигдөр бас тийм юм ярьсан. За өчигдөр бол миний аав тэ? Одоо уг нь бол шударга жудаг гэдэг нэртэй хүн л дээ. Тэгээд тэр хүнийг бол одоо баг жудаггүй лойрчин жудаг энэ гэж хэлэх зэрэгтэй маш ихээр бол ингэж дарамжсан юмнууд явуулд юм аа. За өнөөдөр болохоор тэр эмэгтэйчүүдийн чатан дээр юу болсон бэ гэвэл өсгийн өлнөний арилаагүй одоо Баярмаа гişүүн сая засаг огцруулсныхаа шанд мөнгө хөрөнгө аваад тэгээд одоо хувьц хонорын сайжраад гэж битсэн. Намайг өсгийн өлнөний арилаагүй одоо л мөнгөний бараа харж ин да хөрхий гэсэн юм аа.
өдрийн тэр 2000 оны үед өдрийн $50-100 орчуулга хийгээд тухайн үедээ Баян Бажаа гэдэг нэртэй байсан юм аа. Би бол өлөн огт өсөөгүй. Тэгж ярихвал яах тэгэл Нара гişүн Баярмаа гişүн хоорондоо чат групп төр хэрэлдсэн байгаа. Тэгэнгүүт тэр хэрүүлээ манай Нара гişүн чи яаж зүгээр шууд скриншот хийгээд тавьсан. Тэгээ яг та нөгөө эмхтэн хүн юм чи өстө намайг ядд дүглэг намайг Баян Бажаа гэдэг байсан гэдгсэн чи тэрнээс нь бөө юм бас. Тэгээ нөгөө тим нөгөө баг нөгөө цэцгээ нөгөө л Нара нөгөө л нэг нөхдүүд чинь бөөнөрөө ингээд Баярмаа гişүн рүү дайрсан байгаа. Тэгээд ер нь тэгээд та бүхэн ингээд хинбэ гэдэг юм ойлгож байгаа зү тий. Нөгөөдөл болон Баярмаа тий ер нь тэгэл мэдгүй одоо тэгээд зөв юм ярьсан хүн рүүгээ ингээд бүгдээрээ л байнга л чи мөнгө авсан аваагүй гэж тайлдаг. Хамгийн их худалдагдсан байх магадлалтай хүмүүс бусдыг чи худалдагдсан гэж орилдог болчиход байгаа шүү манайхаа. Анзаарчлаа. Заарцсан намын бүлгийн дарга цогт гэрэл энэ 7 хоногт хэвлэлийн магурлын үеэр за энэ олон зодоо нүдэнтэй холбоотой өөрийн байр суурь илэрхийлсэн. Хөвцөө биш байхгүй юу? Энэ бүгдийг л одоо зөрөгтэй барьж авч хийхийг л биднээс шаардж байна. Тэрөөс холдуулах хэрэгтэй юм том баахан толгоонууд. Тий. Энэ том төсөв, том төр, том зохицуулалтууд, тусгай зөвшөөрлүүд энэ бүгд нийлээд том төр. Том төрийн том зүйлийн сүүдэр яддаг, том сүүдэр нь том л гарч идэг. Тэгэхээр энэ том эдийн засгийн том төрийн чин сүүдэр нь том авилгал болж л гарч байгаа. Би бас энэтэй санал нийлж байгаа. Хитрхи том данхаас нь төр учраас эн чинь маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Энэ мөнгөний төлөө зодоо. Ерөөсөө маш их мөнгө хинийч биш маш их мөнгө гэдэг чинь маш их хэмжээний авилгал гэсэн үг. Жүжигчд нь солигдож магадгүй. Хүрэл сүхэн солигдож магадгүй, Женкон солигдож магадгүй, Амар Баясгалан солигдож магадгүй, тэ Зандан Шатран солигдож магадгүй. Жүжиг нь бол хэвээрэл байх бол. Хэрвээ ийм том данхар төр байсаар л байх юм бол жүжигчд солигдно. Харин жүжиг нь байнга тоглогдсоор ард түмэн байнга ядуу, зүдүү тэгээд хин нэг тэнцээ ирэх мэдл авсан тэр нэг нөхрийн харцаар хөдөлгөл ийм л байх болно. Тэгээд ерөөсөө өнөөдрийн энэ бүх зодоон энэ бүх зовлонгийн гол шалтгаан хэд данхаасан энэ Монголын төр юм байгаа шүү гэдгийг иргэдэн сайн ойлгооч л гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээд санал хэлж байна. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ гэхэд үлэмсэн маань бүгдээрээ үзцгээе. Анимашн фестивалд анимашн, комик, манга зэргийг бүтээдэг дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлчид нэг дор цугларч оролцлоо. За тэд уран бүтээл, ур чадвар, туршлагаа хуваалцсан нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Бидний хийж байгаа энэ урлаг бол pop art гэж явдаг. Тэгэхээр энэ дандаа залуучууд ер нь гол сонирхогчд байгаа. Тэгэхээр Монголын залуучууд бол бүгдээрээ энэ анимашн, комик, манга суурьтай энэ бүтээл их дуртай байдаг. Тэгээ тэрний илрэл болоод одоо юу гэдэг нилээ өргөн хамрагдчих эхэлж байгаа шүү. Одоо өөрсдийн бүтээлч байдлаа ашиглаад илүү одоо зах зээлийг бас үүсгэе. Монголынхоо одоо дүрийг те дэлхийд дахин таниулъя. Тэгэхээр тийм том зүйлийг одоо хүсэхийн тулд багаас эхлэх хэрэгтэй мэдээж. Багаас эхлэхийн тулд юун дээр илүү чухал вэ гэхээр одоо хүүхэд залуучуудад яг энэ соёлыг илүү түгээх нь чухал байгаа. Фестивал нь зөвхөн мэргэжлийнхэн зориулагдаагүй, за хүүхэд залуус төдийгүй гэр бүлээрээ оролцох бүтээлч урамсгалыг бүрдүүлж байснаар онцлог болжээ. За мөн 72 цагийн дотор бүтээсэн анимашны уралдаан, за номын болон бүтээлийн үзэсгэлэн зэрэг хөтөлбөрөөр баялаг болж өгсөн байна. За түүнчлэн олон улсын уран бүтээлчтэй шууд харилцах боломж олгосон нь оролцогчдын уран бүтээлийн замналд шинэ боломжийг нээж өгч байгаа явдал хэмээн зохион байгуулагч нь онцолж байсан юм а. За энэ нэр үнэхээр гоё болсон байл. За бүгд явуулсан баяр хүргэе те. Манай Монгол залуучууд үнэхээр лаг болцсон юм байлаа манайхаа. Тэгээ би энэ фестивал дээрээс нэг юм харсан зөө. Австралид нэг залуу шүү дээ тий. Одоо энэ дэлхийн хамаг том кинонуудын 3D моделийг хийдэг зөө. Нэг залуу. Одоо сүүлд гарсан Batman за тэгэл ерөөсөө сүүлд гарсан бүхэл том кинонуудын 3D моделүүдийг хийсэн байна. За дээрэс нь энэ дэр Ghibli гэж байдаг, Ghibli-ч гэж ярьдаг тий. Ghibli-гийн продюсер, аниматор байсан хүн өөрөө шууд лайваар холбогдоод Монгол залуучуудад өөрийнхөө туршлагыг зааж өгч байгаа шүү дээ. Бүр амар гоё заяа.
Ghibli-гийн түүхэнд тийм байгаагүй юм лээ. Гадагшаа шууд ингэж онлайнаар холбогддог. Дээрээс нь шүү дээ. Final Fantasy гэдэг кино байдаг шүү дээ. Final Fantasy-гийн зураач нь өөрөө ирээд ингээд яг Монгол залуучууд яг ингээд сууж байгаад ингээд зургийнхаа техникүүдийг зааж өгч байгаа шүү дээ. Тэгээд надад бол бүр амар гой санагдсан юм. Тэгээд тэр хүн чинь юу лээ Покемоны картыг бас зурдаг хүн байсан. Тэгээд үнэхээр гоё болсон. Тэгээд энийг зохион байгуулсан залуучуудтай дахин талархмаар байна. Тэгээд Монголд яг ямар нэгэн байдлаар энэ төр оролцоогүй тэгээд дээрэс нь ийм креатив индастри бол хөгжих бүрэн боломжтой байна. Тэгээд маш олон аль хэдийн зах зээл нь бэлтгэгдсэн юм байна гэдгийг би энэ фестивалаас очиод харсан. Тэгээд тийм учраас энийг гэгээлэг тэгээ онцлох мэдээндээ оруулсан юм байгаа шүү. Тэгээд Монголын ирээдүйн үнэхээр гэрэлтэй гэж юм байна. Тэгээд гол нь төр битээ оролцоосоо яг зах зээлийн жамаараа яваасан. Баярлалаа. Сангад энтлогийн викли шоугаар өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд 3-4 хоног халуураад жоохон энержи жоохон муутай. Гэхдээ би хичээлээ. Бас нэг 5 жилийн юм байна шүү дээ тийм үстэй. Тэгээд бүгд ямар ч байсан харцгаая. Тэгээд бидний зовлон бол тэ нүдэнд харагдаж байгаа юм шүү. Нүдэнд харагдахгүй байгаа тэр аимшигтай данхаасан том төр тэ халамжийн тогтолцоо бүх зүйл нь халамж зүгээр л амын ангаагаад амруу нь юм хийдгээс болоод бүгд юу ч хийдгүү бусад юм хийж байгаа хүнийг ч явуулдаггүй тэ тэгээд төрд гарахлаараа хоорондоо зодолтоо тэр нэг үнгүй зүйлийн төлөө алдцаад идэг тэ нэг ийм л чөтгөрийн тойрог шиг юмд орцсон байна. Тэгээ бүгдээр энийгээ боли те бүгдээр ажил хий бүгдээр зүгээр амаа хөдлөгдөг штэ яг жинхэнэ ажил хий ярьж байгаа зүйлээ ажил болгоё зүгээр л нэг сайхан Монголыг агуу болгоё биш ярьж байгаа зүйлээ яг хэрэгжүүлээ те амар баясгалаа те татвар багасгын ерөөсөө биш чи бүхэл бүтэн улсын хурлын дарга штэ чи яагаад энийгээ яг боддоор хэрэгжүүлж болохгүй юм бэ? Өмнө зөндөө цаг хугацаа авахд яагаад энийг хийхгүй байсан юм бэ? Одоо энэний дараа хийгээрэй. Тэ? Тэгэд төр жижиг бол бидний асуудал жижиг байх гээд байна. Ялцрал маань ч гэсэн жижигхэн байх гээд байна. Тэгэхээр тэр аль болох энэ чиглэл рүүгээ явъя гэдэг үгээр энэ нэвтрүүлгээ өндөрлөө. Тэгээд надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бидэнтэй холбогдороо дараа 7 хоногт эргөө уулзцаа баярлалаа. Амраз викли шоу хайртай шүү. Нөгөө талаас бусна хайртай шүү. Нөгөө төлдөө ч гэсэн хайртай. Засарчулт идэв чи айгүй дайггүй хүмүүс аахгүй юу? Засарчулт ч гэсэн. Та нарт гэсэн чи жоохон ууралсан аа.